Хичээлийн шинэ жилийн босгон дээр аймгийн хүүхдийн зөвлөл, баялаг нийлэмж, залуу эмэгтэйчүүдийн клуб хамтран хичээлтэй униформ цандрын аяныг өргөн цар хүрээтэй зохион байгуулсан юм а. Аяны хичээлийн хэрэгслээ авч чадаагүй хүүхдүүдийг шинэ хичээлийн жилийн уран зоригтойгоор эхлүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой байлаа. Аянаар Уран аймгийн хүүхдийн зөвлөлийн сурагчид маань Аюуш Баатрын талбай дээр ясар майхантайгаар бүс хүүхд залуусаас одоо дөрөвд хувцас мөн хичээлийн хэрэгсэл ном сурах бичгийг авсан. Үүнийгээ зорилго нь болохоор зорилтод бүлгийн хараахан түүнийг бэлдэж амжаагүй бэлдэх боломжгүй байгаа хүүхдүүдэд тараажууч өгөх зорилготойгоор зохион байгуулсан байна. Аяны хүрээнд сурагчдын дөрөвд хувцас хичээлийн хэрэгсэл зэрэг 100 гаруй нэр төрлийн 300 гаруй ширхэг хандад цугларч хандвалсан эд зүйлсийг Арвал хэр сумын хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнуудын оролцоотойгоор зорилтод хүүхдүүдэд гартуулан өглөө. Бүх одоо хичээлээ эргэлэгдэхүүн хэрэгэл болох зүйлүүдэд хандвалсанд маш их баярлалаа. Тэгээд энэхүү аянаа бид дараа жилүүд илүү олон жилүүдийн урт хугацаанд энэхүү аянаа үргэлжлүүлж цаашдаа амжилттай зохион байгуулахыг хичээнэ. Аяныг хэрэгжүүлэхэд гар бие оролцсон аймгийн хүүхдийн зөвлөл, баялаг нийлэмж, залуу эмэгтэйчүүдийн клубын хамт олон мөн хандив өргөсөн хувь хүн байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Энэхүү санаачлах нь хүүхдүүдийн боловсролыг дэмжих, сурч өгчих боломжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм а.